Ерөнхий сайднуудаараа зэвсэгтгүүчний жанжин штабд ажиллалаа. Тэрбээр инх тайван аюулгүй байдлын төлөө үүргийн хариуцлагатай биелүүлж байгаа инхийг сахиулагч болон өргөсөнд хангалттай үнц цэцтгэж ирсэн зэвсэгтгүүчний бүрэлдэхүүнд засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин үйлс нийгмийн баталгааг хангах алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Энэ хүрээнд алцлагсанд тооцох анги салбарын жагсаалтанд зэвсэгтгүүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг Монгол цэргийн өдөр болох засгийн газрын ээлжид хуралдаанаар хилцэн шийдвэрлэхээр болжээ. Ерөнхий сайд хэлэхдээ өнөөдрийн байдлаар Батлан хамгаалах салбарт зэвсэгтгүүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцнд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд зэвсэгтгүүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодиттой дэмжлэг үзүүлж хуримтлагдсан асуудлыг зэгцэлнэ. Олон улсад өрнөж байгаа хурцтмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед үндэсний сөрөн цэцэрлэх чадвар сайжруулж илүү сонор цоромжтой байх шаардлага үүссэн. Зэвсэгтгүүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хөгжлийн байгууллагууд иргэд хамтран үндэсний аюулгүй байдлыг хангах нь чухал болоод байгааг тодтогжээ. 2024 онд улсын хурлаар батлагдсан зэвсэгтгүүчний зэвсэглэл техникийн шинжилэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралтай авч бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгтгүүчний кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинжилэн тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар шуурхай хилцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам зэвсэгтгүүчний жанжин штабын удирдлагуудад даатгалаа. Батлан хамгаалах салбар зэвсэгтгүүчийн дотоод нөөц бололцоо, инженер техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг ур чадвар тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл техник хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцолжээ.